Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв гүйцэтгэл. Библийн ишлэл нь Йошуа 1:8. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтад хүрэх болно гэж байна. За хамтаа залбираад эхлэе. Аваад би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгэд өөрийнхөө үгээр энэ өдөр бидэнтэй яриач. Тэгээд таны үг биднийг үнэхээр өөрчлөн шинжлэх болтугай гэж залбирч байна. Амен. Дасгалжуулагчийн хувьд би тамирчидтайгаа тоглолтын төлөвлөгөөгөө ярилцаж, тоглолтын өдрүүдэд ямар зорилго өмнөө тавих тухайд бэлтгэлтэй байхдаа заахыг зордгоо. Тоглолтын өмнө тамирчидтайгаа ярилцахдаа төлөвлөгөөний дагуу тоглолт ялж болно гэдгийг нь хэлдэг. Хэдий тийм ч тоглолтын дундуур миний гаргасан төлөвлөгөө бүтлгүйдэх магадлалтай байдаг. Хэрв зарим тоглогч төлөвлөгөөг бүрэн ойлгоогүй эсвэл сураагүй бол баг бүхэлдээ хэцүү байдалд орно. Үүнтэй адил төстэй зүйл бидэнд тохиолдож байсан уу? Эзний үгс амлалтаар дүрэн Йошуа 1:8 дээр нэгэн амлалт гарч байна. Бичээс бидэнд эзний үгийг өдөр шөнөгүй бясалгаа зогсохгүй тэрхүү үгийн дагуу үйл дээрээ хэмээн хэлж байна. Амьдралын маань бүх хэсэг энэхүү үнэнтэй холбоотой. Бид Библийг уншиж, нэм гарагт чуулгандаа очиж суралцдагч сурсан үнэнээ амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Эзний үгийг суралцсан хэрэгжүүлэх энгийн хэрэн бодиттой аргыг санал болгоё. Эдгээр нь уншиж тэмдэглэх, хэрэгжүүлэх юм. Библи үзэх цаасаа барин өнөөдрийг эхлүүлээрэй. Ирмэ 29:11. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гайхамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. Иохан 14:12. Үнэнээр би та нарт хэлье. Надад итгэдэг нь миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь би эцэгтэй очноо. Ром 8:37. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг түүгээр дамжин давуулан дийлдэг. Учир нь үхэлч, амьж, тэнгэр элч нарч ирэх баригчидч, өнөөгийн юмсч, ирэх юмсч, хүчч, өндөрч, гүнч, өөр ямар ч бүтээл бидний эзэн Христ Есүсийн доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна гэж. Амен. Тэгээд Бурхан та бүхнийг ивээх болтугай.